сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн минь зочноор Hemans компани гүйцэтгэх захирал Осор Жам маань хүрэлцэн ирсэн байна. Өдрийн минь. Өдрийн мэндээ урьсанд баярлалаа. Баярлалаа. Хүрэлцэн ирсэнд цаг зав зориулаад ирсэнд маш их баярлалаа. За энэ өмнө өөрийгөө танилцуулъя тий. За Осор Жам Hemans буюу Мансын онлайн худалдааны компани гүйцэтгэх захирал. Одоо Hemans маань үүсгэн байгуулагдаад 2019 оноос хойш нөө тусдаа компани болж гараад тэрнээс хойш ер нь гүйцэтгэх захирлыг хийгээд явж байгаа. 26 настай гүйцэтгэх захирал болоод одоо хүртэл аваад явж байна. 19 оноос гэхээр яг цар тахлын үеэр зөв. Тийм яг цар тахлын өмнө 20 онд нөгөө дэлгэрч эхэлсэн дээ. Тэгэхээр нөгөө нэг энэ чинь нөгөө хүргэлт хийдэг яг юм тусдаа компани болоод явж байгаа гэсэн үг тий. Яг үүсэл нь бол бүр 2014 онд Mons Group хүргэлт хийж эхэлсэн байхгүй юу? Бүр онлайн худалдаа гэж анх нөгөө цөөхөн хүмүүс барыг мэддэг байхад тий манай хурлаатар ерөнхийлөгч санаачлаад одоо ер нь онлайн худалдаа дэлхийд дахинд одоо юу хийт болж байна гэд. Тэгээ 14 онд анхны вебсайт аппликейшнаа хийгээд 1883 гэдэг утсыг нээгээд тэгээд хамгийн анхны хүргэлтээ бүр 14 оны 5 сард хийжсэн байхгүй. Тэгээд манай нөө Эмийн сангийн хүргэлтийн алба гэж явж агаад тэгээ 2019 онд 5 жилийн дараа тусдаа компани болж ирсэн. Тэгээ ер нь л яг цэвэр нөгөө захим худалдааг нь хариуцдаг, хүргэлт хийдэг газар л гэсэн үг. Одоо нөгөө захим худалдаа яалтчгүй бид эдийн амьдралд бол нэлээд эрчтэй орж ирсэн тий яг тэрний цаг тахлын үеэр. Тэгээд ийм захим худалдаа одоо яг зүгээр энгийн худалдаанаас ялгардаг. Одоо ийм байгууллага дээр тэр нь одоо юугаараа ялгарч гарч ирдэг юм бол. Захим худалдаанууд хамгийн гол онцлог бол ерөөсөө нөгөө цаг хугацаа хэмнэхтэй ялангуяа Монголд одоо өөрөө төвжрэлт цаг алдахгүй бараага ажил дээрээ байхдаа захиалчаал тэгээл ажлын цаг дуусгаас өмнө хөргүүлж авах юм тийм маргааш гэртээ очиход нь хүргэлт намт очих юм. Тийм л даваа талтай шүү дээ. Хоёр дахь даваа тал нь бол ерөөсөө хямдрал. Энгийн одоо Эмийн сангаас юм уу энгийн дэлгүүрээс арай хямд үнээр үйлчлэнэ гэдэг ч юм уу эсвэл гишүүнчлэлтэй хүмүүстэй буюу үнэнч хэрэглэгч нартай илүү даваа тал олгоно гэдэг ч юм уу. Тийм одоо даваа талууд байдаг. Угаасаа маш их нөгөө даваа талууд байдаг. Яг ашиглаад үзэх юм бол одоо манай хувьд ч юм болохоор одоо баг Монголын хамгийн хурдан хүргэлттэй захим худалдаа байхгүй юу? Ер нь бол энгийн хүргэлтээ 6-аас 12 цагийн дотор хийдэг. Яаралтай хүргэлтээ бол 2 цагийн дотор хийдэг. Тэгээд ер нь дийлэн хүргэлтийнхаа бид 80%-ийг 6 цагийн дотор хийждэг. 3-6 цагийн дотор хийждэг. За 20% нь болохоор нөгөө хэрэглэгч нар ч олон имийг одоо бид нарт ганц асуудал эдэрт тийм нэг имийн сан оронгууд чинь бүх жор дээр бүтээгдэхүүнүүд нь байдаггүй тий. Тэрийг бид нар шийдэж өгдөг байхгүй яа шийддэг вэ гэхээр бид нар танд имийн сангуудаас цуглуулад хүргээд үгүй гэж шийддэг. Тэгээд цуглуулж хүргэж өгөхөөрөө тэр нь 12 цагийн дотор хүргэж өгнө гэдэг байхгүй юу. Тэгээд тэрийг одоо манай аппликейшн дээр та захиалах хийгээд үзэх юм бол ингээ хоёр сонголт хийдэг. Та шууд хүргүүлж авах боломжтой байна. Энэ нэмнүүдийг 3-6 цагийн дотор энэ нэмнүүдийг чинь бид нар өөр имийн сангаас олоод танд авчид өгөх юм бол 12 цагийн дотор хүргэж өгөхөр байна гэж сонголт өгчдөг байхгүй. Тэр нь манай нэг айгүй том даваа тал гэж. Тийм ээ тий яг нөгөө нэг юм алдахгүй байгаа бас ингэ хайгаа явдаг штэ бид нар чи ингэ гадуур имээ хайгаалыг цаг зав алдаад эсвэл өөр орлуулах юм байна уу гэж асуудаг байхгүй. Тий яг өөр орлуулах зүйл байна уу? Уг нэг имжин бичиж өгсөн жорн ингэ байгаад байдаг. Гэвчиг тэр нь алдахгүй болохоор юугаар орлуулах вэ гэх тэгвэл би ерөөсөө тэрийг бол мэдэхгүй юм байна. Ер нь нэг сонсож байгаагүй юм байна. Тэгэхээр яг нөгөө тэр нөгөө нэг холбогдож яг би бол ийм захиалж үзэн л дээ. Тэгээ холбогдоод ингэнгүүт л яг ийм юмнууд байна. Энэ салбарууд дээр байна. Та эсвэл энийг ингээд очиж авах уу? Надаас яг тэгж тэр ийм онс байсан уу? Юу байсан? Би сая санахгүй байна л да. Өөр нөгөө нэг яг эмийн сангуудын юмнууд бол байдаг юм лээ дээ. Тийм үргэлжлэлтэй ерөнхийдөө яг байдаг болцсон юм байлээ л дээ. Тэгээ тэр чинь яг хизээ лээ. Тэр нэлийн дээрээ яг ингээ асуухад энэ юм ингээд байхгүй байгаа. Тэгээ нэг юм ингэж орлуулах боломжтой гэд тэгжсэн байхгүй. Тэгэхээр би
яг орлуулаад аавна гэхээр чинь эн чинь яг бичиж өгсөн юм ингэж болохгүй дээ гэж яг зөвхөн тухайн үед бодчихсон байхгүй. Тэгээ сая сонссон чинь ингээд олоод аваад өгөөд хэрэг байхгүй бодолт яг тэрийг бол дасан зогсоош тий. Яг тэр тухайн үед нь зааварчлаараа маа дээр ингэ байхгүй байгаа шүү гэд. Тий. Үлдээд л хөрөлцгүй ингэ шууд хэлчихнэ гэсэн. Тийм үйлчилгээнүүд би бол сая анхудаа сонслоо ингэ хүргээд өгнөө. 12 цагийн дотор хүргээд өгнө гэд. Тэгэхээр нөгөө онлайн худалдаа яг бидний хувьд имээс гадна яг ийм онсороо өөр юмнууд захиалах боломжтой байдаг үстэй тий. Өөр бүх бараа бүтээгдэхүүнүүдийг боломжтой. Одоо манай нийт одоо борлуулдаг бүтээгдэхүүний 40% нь эмийн бүтээгдэхүүн, 60% нь бусад бараа бүтээгдэхүүн байдаг байхгүй. Тэгээд одоо нөгөө манай дийлэн хэрэглэгч нар чинь эмэгтэйчүүд, ээжүүд тэнгууд чинь нэг газраас одоо бүх хэрэгцээг л хангахыг хүсдэг болцсон. Тэр чинээгээр манай категориас айгууд хэлж байгаа. За ээж нар манай гоо сайхны бүтээгдэхүүнээ авч болж гин, ахын бүтээгдэхүүнээ бас авчиж гин, хүүхдийн бүтээгдэхүүнийг бас авчдаг. Ер нь л манай ийм онсоос хүнсээс босод бүх бүтээгдэхүүнийг авч байгаа. Хүүхдийн хүнс бол бас байгаа. Органик хүнснүүд. Яг одоо ээжүүдийн манахыг сонгодог гол онцлогуудын нэг нь яг хямд байхаас гадна, хурдан хүргэлттэй байхаас гадна Монс гэдэг утгаараа чанартай найдвартай бүтээгдэхүүн гэдэг нь айгүй чухал. Бид нар ч одоо ийм он сая 2015 онд айгүй том ажил хийсэн нөгөө цахим худалдааны салбарт хамгийн анхны ISO стандартыг нэвтрүүллээ. Одоо цахим худалдааны компаниуд ундаасаа. Тэгээ тэр нь юу гэж байгаа вэ гэхэлэр ерөөсөө л нөгөө хэрэглэгчид хүрж байгаа тэр бараа бүтээгдэхүүн за тэгээ үйлчилгээ энэ хоёр бол хамгийн чанартай, чанарын шаардлага хангасан тодорхой шат дамжлагаар ингээд шалгагдсан тийм бүтээгдэхүүн үйлчилгээ юмаа гэдгийг л баталгаажуулж өгч байгаа байхгүй. Эрүүл найдвартай. Үйлчилгээ нь хүртэл цагтаа санал гомдол багтай. Санал гомдлыг тухайн одоо журмынхаа дагуу дор шийдвэрлэдэг. Энийг л одоо хангаж чадж байгаа компани гэдгийг харуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр ээжүүд манайхыг сонгож байгаа гол одоо шалтгаанууд энийг нь чанар найдвартай байдал гэж ойлгодог. Тэгээд нөгөө түрүүн ярьжсэн им хямдралтай купонууд ингээд байдаг гэд тэр талаар гоё дэлгэрэнгүй яриад өгөөч. За ер нь одоо үнэнч хэрэглэгч нараа халамжлах замаар нөгөө одоо хэрэглэгч нараа авч үлдэх, хадгалах гэдэг бол нөгөө хамгийн том юм байгаад байдаг. Тэгэхээр бид нар үнэнч хэрэглэгч нартай юу санал болгодог вэ гэхээр гишүүнчлэл гэдэг юм санал болгодог. Тэр гишүүнчлэл нь яадаг вэ гэхээр бараа бүтээгдэхүүн худалдан авалт болгоноосоо 5-8% хөнгөлөлт эдэлнэ. За тэнгүүтлээ ахиад сар болгон хэтвчэнд нь 10-аас 30 мянган төгрөгийн мөнгө оруулдаг. Хоримтлагдаад явдаг байх нь тий. Хоримтлагдах биш шууд сар болгон 10 мянган төгрөгөөр цэнгэлж өгдөг. Сар болгон 30 мянган төгрөгөөр цэнгэлж өгдөг тий. Тэнгүүд чинь бараа бүтээгдэхүүн дээрээ 5-8% хөнгөлөлтөд авчингуутлаа ахиад нөгөө хэтвчэндх 10 мянга 30 мянга ашиглаждаг байхгүй юу. За тийм нөгөө нэг гишүүнчлэлийн хөтөлбөр гэж байна. Тэнгүүд эн чинь бүр нөгөө ээж нарт эмэгтэйчүүдэд амар гоё тэлгүй ах тийм шүү дээ. Одоо би л гэхэд нэг 100 мянган төгрөгийн худалдаа авалт хийлээ гэж бодсон шүү дээ тий. Тэнгүүд одоо нөгөө хитвчээ ашиглаад за тэгээ монс оноо бас цуглуулдаг байхгүй юу? Монс оноогоо ашиглаад за тэгээ хөнгөлтөө идэлхээрээ 50 мянган төгрөг л өгдөг. Ер нь бол 100 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүн авж байгаа тохиолдолд 50 мянгаыг төлөөд энэ тий. Тэр болгоныг бүртгүүлж тэгвэл үнэн хэрэглэгч болохын тулд уг нь би бол хэрэглээд байдаг байхгүй юу. Гэвч надад одоо тийм хөнгөлөлт идэлдэг өнөд байдаггүй. Тэгэхээр тэрийг одоо яг наад шиг зөндөл хүн байгаах. Хэрвээ хэрэглэдэггүй одоо тэрийг нөгөө мэддэггүй хүн байвал яаж энийг би хэрэглэх вэ? 100 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг яаж 50 мянган төгрөгөөр авах вэ? Одоо манай аппликейшн руу ороод харангуут нөгөө 3 төрлийн гишүүнчлэл байгаа. Тэрийг ороод хараад тэнцэнээс аль хүснийгээ сонгоод авах гэсэн үг. Уг нь тийм амархан юм шүү дээ. Тийм амархан. Ганцхан үйл хийгээл та авлаа. Бүтэн жилийн турш хөнгөлөлтөө эдэллээ. Хэтвчэндээ мөнгө авлаа. Мон соноогоо цуглууллаа. Та 100 мянган төгрөгийн худалдаа авалтыг 50 мянгаар хийх боломж чинь бүртэн. Тэгээд дээрэс нь хүргэлтэн үнэг болчдөг. Бүр. Тий. Хөөх гишүүнчлэлгүй бол хүргэлт чинь одоо манай дээр хэд байгаа лээ 6 мянга 7 мянга байгаа. Тэнгүүт гадуур чинь бол бүр 8 9 10 мянга болчих шүү дээ. Тийм үнэтэй байгаа. Тэнгүү гишүүнчлэлтэй олчингууд те манай үнэн хэрэглэгчийн жагсаалтанд ороод ирэх юм бол хүргэлт чинь өнгөө бараа чинь мангаар хямдхан.
Ууг нь нэг их зовоод байх асуудал байхгүй л юм байна тий. Ууг нь ороод л аппликейшнаараа бүртгүүлээд бид эд чинь нэг юм хийхдээ нэгдэгдэн штэ. Тэгвэл би өнөөдрөөс бүртгүүлнэ. Би ерөөсөө мэддэггүй байсан байхгүй. Яг нэг юм үйлчлүүлэхээр гишүүнчлэлийн карт өгнө гэдэг лөө юу гэдэг лээ ямар ч асуудаг. Автик руу ороод тий юм аваад юм ингээр тэр нэг юм карт гэдэг баха нэг нохоо өнгөтэй нэг юм монс гэсэн нэг карт гэдэг гэсэн шүү дээ. Тий Одоо тэр маань таас яг зөв санаж байна. Одоо тэр маань нөгөө карт байха болоод одоо ч юу хаа газар нөгөө дижитал руу шилжээд байгаа шүү дээ. Тэгээ карт байха болоод аппликейшн руугаа шилжсэн байхгүй e-monsk аппликейшн руугаа. Тэгээд аппликейшн гаргаж ирэл одоо нөгөө нэг CUGS 8-тай адилхан аппликейшн гаргаж ирэл QR уншуулад оноогоо цуглуулаад зарцуулдаг болцсон шүү дээ. Яг тэрэн шиг e-monso оноог одоо e-monso гаргаж ирэл QR уншуулаад цуглуул зарцуулаад явж байгаа. Бид нар бол картыг халчихсан юм байна тий. Тийм халчихсан. Картаа халаад оронд нь нөгөө e-monso аппликейшнаараа ашиглаа явж байгаа. Тэнд чинь бас айгүй гоё нөгөө нэг 3-5% штэ. 3-5% цуглуулдаг. За тэгээд дээрэс нь одоо сая бид нар юм хийж байгаа байхгүй юу? Багш нарт зориулаад нөгөө багш нарын чинь нийгмийн яг өөрсдийнх нь хэсэг аягүй хэцүү байгаа шүү дээ. Цалин мөнгө багтай гэл. Тэгэнгүүт бид нар багш нарт зориулаад нөгөө монсын яг оруулж ирдэг бүтээгдэхүүнүүд дээрээ нэмэлт 4% олгодог байя гэдэг жаа. Тэнгүүт нийтдээ багш нар манахаас 9% оноо цуглуулдаг байхгүй монсоноо. Тэгэнгүүт чинь одоо та 100 мянган төгрөгийн худалдаа авалт хийлэхэд 10 мянган төгрөгийн оноо ороод ирдэг. Оноо ороод ирж байгаа байхгүй. Тэгээ 9% буюу баг 10% гэсэн үг шүү дээ. 10 мянган төгрөгийн оноо ороод ирдэг. Бүр амар гоё тийм нөө шууд таксины мөнгө ороод ирдэг байхгүй. Тэгээ дараа нь тэрийг нөгөө нэг 30 мянгатайгаа нийлүүлэл би чинь нөгөө 100 мянган худалдаа авалтаа 50 мянга болгочиход байдаг байхгүй. Тэгэхээр ерөөхдөө даваа тал нилээ ихтэй болж тарж байна тий. Би ерөөсөө нэг купон яасан имерхүү яг мэдээд байдаг мөртлөө хэрэгэлдэггүй гэвч амьдралд ийм их хэрэгтэй зүйл байсан байна. Ерөөсөө ашигладаггүй байсан. Шүү дээ. Масаас яг онлайн худалдаа нэг их хийж байгаагүй. Яг ковидын үеэр л яалтчгүй бид нэг юм онлайн худалдааны соёл суралцлаа шүү дээ. Тэгээ тэр үеэр л юмнуудаа авч ийсэн. Тэрнээс биш яг одоо бол гэхдээ яг буцаад нэг тиймэрхүү юм руугаа орчих нэ онлайнаар л айлуулах авчих гал те ингээ хурдан шуурхаа. Манайх бол энэ дээр бол юу байдгийг масаас юм авдаг тэр нь усуудалтаж авдаг байхгүй юу. Тэгээд тэр нөгөө юм freshback аппликейшнаар авдаг. Тэгээд тэр мэр аппликейшн бол e-monso тустай байдаг бах тий. Тустай freshback уу? Freshback бол нэг MCC их штэ. Тийм тустай. Манайх ч юм болохоор нөгөө Mons Group-ийн e-monso гээд яг нөгөө манай үйлдвэрүүд импортын компаниуд маань нөгөө бүхэл одоо захим худалдаануудын сувгуудыг бас ашиглаж л байгаа гэсэн үг. Гэхдээ яг e-monso төр бол илүү хямдал байгаа. Тийм байна. Нөгөө давхар би өөр нэг түншээс аваад байж дараагийн 2 дахь түншээс гэх юм уу тий. Яг Monso өөрөөр холбогдох биш дахиад нэг дамжлагаар дараагийн нэг юм 2-3% ч юм уу нэмэгдсэн юмыг би аваад байна гэсэн үг байна тийм үү? Тэгэхээр яг шууд холбогддог гэвэл e-monso-оор нь ороод авах боломжтой. Уг нь боломж нь байгаад ямар би бас ерөөсөө нөгөө нэг юм яг нөгөө Monso гэж мэдээд байдаг ч онлайнаар нэг иймэрхүү зүйлүүд нь одоо аппликейшн ингээд одоо дэлгэрээд гараад ирсэн гэж бол мдээгүй юм байна. Тийм. Яг нөгөө имийн Monso хэр нөгөө им гэд хүмүүс бодчихдаг. Тэгээ нөгөө яг имийн хэрэгцээ гарах үед л одоо e-monso-ыг төлхөөтэй ашиглана уу гэхээс ч нөгөө бусад бараа бүтээгдэхүүний e-monso-с авъя гэдэг яг ойлголт одоохондоо бас бага байгаад байна л та. Тэрнтэй холбоотой байна. Харин тийм байна. Би бол ерөөсөө яг сая тэр freshback гэдээ ярьсан чинь үгүй өөрсдөө юмтай гэдэгт нь бас дахиад л юм мэдчихэж байгаа байхгүй юу. Аппликейшны хувьд бол яг тэр бүх бараа бүтээгдэхүүн байгаа юм байна шүү дээ. Тэр манайхаа e-monso орж аваарэ. Наа чиг тийм 2 дахь 3 дахь хэрэглэгчээс битээ аваарэ гэж хүсэж байна. Тэгээд за одоо ингээд хүргэлт ингээ хийгдээд явлаа. Тэгэхэд хүргэлтийн одоо үйл явц хүргэлт хийгдэж байгаа хугацаанд хин нэгнээс санал гомдол ирдэг юмнууд байдаг уу? Тодорхой хэмжээнд бол байгаа л хта тий.
Тэгээд тэр нэг юм 3-аас 6 цагийн дотор хүрэж гин 12 цагийн дотор хүрэж гин гэхээ ямар нэгэн тохиолдолд энэ хугацаа өдрөх тохиолдол гарвал мэдээж яг гардаг ялангуяа Монголын нөхцөл тэгэл байх. Гэхдээ яг бид нар сая нөгөө ISO нэвтрүүлсэн 25 оны дундуур ISO нэвтрүүлсэнтэй холбоотойгоор бид нар өнгөрсөн жилүүдээс бол гомдлынхон тоог 40%-аар бууруулж чадсан. Яа гэх нэг үйл ажиллагааны процессыг бүр огцом сайжруулдаг байхгүй юу? Тэр стандарт маань. Тэгэхээр нөгөө нэг ерөөсөө хүн дээр л алдаа гарч байгаа шүү дээ. Тэр чинь бараа бүтээгдэхүүн гэхээс илүү те хүн дээр л алдаа. Тэр хүний алдааг ингээд одоо ISO стандарт гэдэг чинь нөгөө нэг хүнээс биш процессоос шалтгаалсан болгочдөг, тогтолцооноос шалтгаалсан болгочдөг компаниг тэгээд ирэхээр нөгөө хүний алдааг маш ихээр багасгачдаг. Тэрнтэй холбоотойгоор манай гомдлын тоо бол өнгөрсөн жилээс 40%-аар бууралттай байгаа. Одоо ч гэсэн сар болгон бүр өмнөх сараасаа буураад явж байгаа. Тэгээд тэр нөгөө хүргэлтийн хугацааны тухайд бол сая бид нар яг нэг ийм хөгжүүлэлт шинээр хийсэн байхгүй юу? Нөгөө хүргэлт очлоо ардаас нь шууд нөгөө хэрэглэгчийн саналыг авах тийм хөгжүүлэлт аппликейшн дээр хийсэн. Шууд хүргэлт нь очлоо хэрэглэгчдэр нотификейшн очлоо хэрэглэл сэтгэлдээ бөглөлөө. Тэгээ бид нар сая 9 сарынхаа үр дүнг харсан чинь бид нараас санснаас маш сайн байсан. Одоо нийтдээ бид нар ганцхан сарын хугацаанд те баг сарын дундуур энэ апдейт оруулсан байхгүй юу. Тэгсэн чинь 400 гаруй сэтгэгдэл ирсэн. 400 гаруй сэтгэгдлийн маань 91% нь сайн онцай гэсэн сэтгэгдэл байсан. 9% дээр нь 1-3 оноо өгөөд тэгэнгүүтлээ тэн дээрээ нөгөө нэг хүргэлт цагаас хоцорсон шүү гэсэн комент ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг яг датагаа сар болгол нөгөө хараа явж байгаа. Манай хүргэлтийн хэдэн хувь нь яг цагтаа өргөж, хэдэн хувь цагтаа өргөдөхгүй байна гэдэг дээр. За тэгээ санал гомдлын тухайд бол нэг тийм 91% тань тий. Яг хүргэлтийн хугацаагаа харахаар бид нар энгийн үргэлттэй болвол 99% хүргэдэг. Цагтаа хүргэдэг. 99% цагтаа хүргэдэг. Одоо 1% нь л бид нар нэг төгжээнд ороод гацсах ч юм уу тий. Эсвэл шин жолоочийн хариуцлагаас болоод хоцрох ч юм уу тиймэрхүү юмнууд гардаг. Яаралтай үргэлт гэж харин тустай байдаг тий. 2 цагийн дотор хүрэх хэвээр. Тэрэн дээр бид нар 90% ажилладаг байгаа байхгүй юу? Яаралтай үргэлт чинь ингээд гацаанд орохгүй байх. За тэгэл бараа бүтээгдэхүүнээ маш хурдан бүрдүүлэх гээд айгүй өндөр гүйцэтгэл шаарддаг. Тэгээ нөгөө жолооч маань маш нөгөө зөв маршрутаа гаргах гээл өндөр гүйцэтгэл шаарддаг болохоор тэрэн дээр бид нэг 10% алдаатай бол ажиллах гээд байгаа гэсэн үг. Тэр яаралтай хүргэлт гэдэг нь одоо яг ямар жолооч гардаг юм бол яг жолоочоос шалтгаалах уу эсвэл яаралтай хүргэлт гэдэг нь тэнд байгаа бэлэн жолооч л гарна гэдэг хамгийн ихний жолооч л гарна. Тэгээ нөгөө хэрэглэгч аппликейшн дээрээ за би энийг нөгөө илүү мөнгө төлөөтэй яаралтай хүргэлтийн төлбөрийг төлөөд 2 цагийн дотор авмаар байна гэсэн хүсэлттэйгээр одоо сонголтоо оруулж байгаа. Тодорхой хэмжээний төлбөр төлөөд тэрийг яг нөгөө сэтгэл ханамжаа өөртөө авах нь шүү дээ. Тэгээ яг бид нөгөө цагтаа үргэж чадаагүй бол хэрэглэгчийн буцаалтыг хийгээд л явдаг л та. Яг Монголын нөхцөлд бол нэр яаралтай үргэлт үйлчлэгээл үнэхээр асар хүнд байгаа. Тэгэхгүй 2 цагийн дотор гэдэг бол тийм шүү дээ. Ихэнх одоо онлайн нуудалтаанууд чинь 24 цагийн дараа 24-48 цагийн дотор хүрдэг шүү дээ тий. Манайх ч юм бол нөгөө эмийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа хэрэглэгч нартаа уг нь VIP үйлчлэгээ үзүүлчмээр байдаг. Зарим үед бол яг удаа бол гарч байгаа. Хотын нэг захаас нөгөө зах руу хэрэг хүргэлт одоо гарахаар болол яг манайд бол тийхдэггүй юм. За. Бид нөгөө бүсчлээд тийм нөгөө хабууд үсгцэн хаб буюу одоо энгийнээр тийм бол агуулгууд гэх юм уу үсгцэн байгаа хгүй юу. Тэгэхээр нөгөө энэ бүсчлэл бол яг манаа нөгөө нэг ийм хурдан хүргэлтийн хамгийн том суурь нь. Энэ бүсчлэл энэ олон агуулга байхгүй болвол ингэж нөгөө 6 цагийн дотор хүргэх 2 цагийн дотор хүргэх ямар ч боломжгүй байгаад байгаа хгүй. Тэгэхээр энэ дээр энийг бид нар яг нөгөө ковидын өмнө 2019 оны сүүлээр би ажиллаа аваад шууд 20 оны сүүлэхэд жилийн дотор ийм нөгөө маш дэвшилтэд бүтц үсгсэн гэх юм уу. Үсгснээрээ бид нар ковид үед үнэхээр өсөж чадсан. Ковид үед чинь бид нар 24/7 бүр ингээд шөндөө өдөр шиг л амар ачаалттай 24 цагийн турш ажилтдаг байсан. Тэгээ тэр үед бид нар тэр олон агуулгыг үүсгэж чадсанараа нөгөө ковид үед аюул сайн өсөөд тэр үед чинь бид нар
хамгийн олон Монголын хамгийн олон хүргэлттэй захин бодолтооны компани болж ялла шүү дээ. Энэ тийм бах тий. Нэрээ тэгээд нөгөө ойрхон юутай агуулах моголох байхгүй бол нэрэл болоод байсан чинь бас одоо нэг захаас нөгөө зах руу нэг бүтээгдэхүүнээ хүргэж идэл баг өдрөнд дуусчих нь тий. Тийм шүү дээ. Одоо ингээд Монсын нөгөө ийм бүсчлэлүүд байна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг Улаанбаатар хотод тодорхой хэмжээний хэдэн бүсчлэл хэдэн агуулах байдаг юм бол яг ийм монстер одоо 9 агуулах 9 бүсчлэл байгаа. Тэгээ одоо 6 дүүрэгтэй шүү дээ. 6 дүүрэгтэй тэнгүү зарим нэг том дүүргүүдээ 2 хуваацсан, тэг 3 хуваацсан байдаг гэсэн үг. Тэгээд тэрнээсээ бол балаал яг шууд хөргөлтүүд нь гараад явчихдаг. Яг тэр дүүргийг хариуцсан нэг агуулга байх нь, тэр дүүргийг хариуцсан жолооч нар гэж байх нь, тэр дүүргийг хариуцсан эрхлэгч, менежер гэж байх нь тий. Түрүү нөгөө нэг юм программист талаас одоо 5 програм зэрэг ажилладаг гэдэг хөргөлтөн дээр тий. Тэгвэл энэ 5 програм яагаад заавал зэрэг ажиллах болов? Гоё энэ програмынхаа талаар дэлгэрэнгүй яриад өгвөл. Одоо хэрэглэгчтэй одоо энэ олон бараагч нь те ямар ч алдаагүй цаг хугацаанд нь яг зөв салбарт нь хуваарлаа, зөв хүнээр нь яг хугацаанд нь хөргүүлнэ гэдэг бол яг тэр програмаар л шийдэгдэх. Тэгэхгүй бол энэ нөгөө 6 цагийн дотор хийгдэх боломжгүй процесс л доо. За тэнгууд одоо яаж ийнэ гэхээр за хэрэглэгч захиалга оруулдаг вебсайт аппликейшн гэдэг хэсэг байна те. Вебсайтаар эсвэл аппликейшнаас захиалга оруулна. Эсвэл бол манай 181883 руу залгаад эмчнэр суудаг артталт нь дандаа хүний эмчнэр сууж байгаа. Тэр эмчнэртайгаа одоо зовёрын ярилцаад ингээд захиалга оруулж болно. Тэнгүүд тэнд чи эмчийн програм гэдэг юм ажилтдаг те. Бүх салбаруудынхаа үлдэгдлийг яг real time хардаг те. Яг одоо энэ бараа хэдэн жиргэг байгаа юм бэ гэдгийг хардаг. За тэгэнгүүтлээ энэ захиалгыг чинь нөгөө арталт нь бүх санхүүгийн бичлэлтийг хийгээ те. Борлуулалтыг бичээд бүх одоо үлдэгдэл юмыг янзлаад гаргадаг ERP гэдэг програм ажиллаж байна. За тэгээ ERP-гийн чинь дараад нь жолоочийн аппликейшн гэж юм ажиллаж байна. Жолооч чинь өөрөө ямар хаяг дээр хэдэн цагийн дотор ямар бараа хүргэж өгөх ёстой гэдэг бас real time харах ёстой. Тийм. Тэгээ ийм 5 програм манай дээр ажилладаг байхгүй. За тэгээд энэ програмууд эд шийдэн юу вэ гэхээр яг одоо тэр нөгөө бид нар тодорхой хугацаанд хямдрал орууллаа гэхэд те хэрэглэгчид тэр хямдралыг яг хэдэн цагаас хэдэн цагийн хооронд ямар хуваар хямдарж байгаа юм гээд тэр хямдралын хуваар нь одоо хэрэглэгчдэд үзүүлж чаддаг, борлуулж чаддаг байх те. Тэгээд жолооч аппликейшн дээр жишээлбэл энэ захиалга яг хизээ орж ирсэн одоо яг надад хүргэж өгөхөд хэдэн минут дутуу байгаа юм гэдгийг харуулдаг байх жишээ нэ. Иймэрхүү нөгөө бүх процессыг нөгөө автоматжуулсан бэжэж энэ чинь нөгөө 3-6 цагийн дотор хүрэгдэж байгаа. За тэгээ бид нар чинь нөгөө ийм онс чинь ер нь бол эмийн цахим худалдааны салбарын технологийн хөгжлийг ер нь тэргүүлээд авч явж байгаа. Гадаадад яг юу шийдэгдэж чинь те ямар шин технологиуд хийгдэж чинь тэрийг Монголдо нутагшуулаад явж байгаа. Жишээлбэл жортой бүтээгдэхүүнээ та ийм онсоор захиалж болно шүү дээ. Жороо апплод хийлээ, орууллаа, таны захиалгыг орууллаа, гаргалаа. За тэгээ нөгөө купон ашиглана гэдэг чинь жишээлх юм бол хэрэглэгч нартай купон код тараалаа, хэрэглэгч тэр купон кодоор 10,000 төгрөгийн хөнгөлөлт, 20,000 төгрөгийн хөнгөлөлт идэх боломжийн энэ систем олгож байгаа. За тэгээ хамгийн сүүлд бид нар бол систем дээрээ хамгийн анхны AI холболтоо хийж гин. Тэр нь яаж авах гэхээр зургаар хайж гин. Та хэд нөгөө тапо энтер ашигладаг бол зургийн хайлт хийж үзчихсэн үү? Тийм. Ингээд зураг оруулангууд л нэг ингэж байгаа гаргаад ирсэн шүү дээ. Тэр хайлт тэр систем яг одоо ийм онс дээр эх 7 хоногт орж гин. Энэ бол үнэхээр нөгөө гайхамшигтай байхгүй тийм. Ээж аав нар маань хүртэл ингээл латинаар бичээл ингээл хайхад айгүй хэцүү байдаг шүү дээ. Тэнгүүд одоо уудаг юмныхаа зургийг аваад одоо шууд оруул. Танд би гаргаад ирье гэдэг үйлчлэгээ орчиж байгаа гэсэн үг. Ямар гоё юм те. Тэгэхээр энэ дараа 7 хоногс хэрэгжиж эхлэх юм тийм үү? Тийм одоо нөгөө App Store руугаа оруулсан байгаа. App Store дээр review хийгдэж байгаа. Тэгээд эх 7 хоногт апдейт нь орчих واخ гэж
Оо за ямар гоё. Тэгэхээр энэ бас ерөнхийдөө анхдагч юу? Тий. Бас л нөгөө одоо эмийн захын модалтан дээр бол анхдагч. За тэгээд осор жам маань бол ингээд ерөнхийдөө нэг ийм онс гэдэгтэй нэг юм аппликейшнийг хариуцаа явж байгаа залуу хүн те. Тэгээ би яг хөө дөрөвнөөс хойш ингээд сонсоод ингэж яхад 19 оноос ингээд ажиллаа аваад ингээд явж байна гэ. Тэр хувь хүн рүү жоохон орё гэж бодлоо би. Яг юм залуу үеийн төлөөлөл болоод ингээд ийм том хэмжээний компани тодорхой хэмжээг ингээд удирдах явахад өөртөд нь яг сэтгэл ханамжийн хувьд те хаяа бас ингээд хүмүүсээ хүн л асан тодорхой хэмжээний асуудал гарна штэ. Хэд тэр болгоныг яаж давж ин тэгээ бас үеийнхээ хүмүүст гоё нэг манлал болоод тэ урам зориг өгөх үүднээс гоё өөрхөө дотор байдаг юмнуудаас гоё яриад өгөөч. За ялч яг 26 наснда компани CEO болж илаа. Тухайн үед 19 онд ч манай компани дөнгөж яг ингээл 10 хүнтэй л баг авч ирсэн байхгүй би. Нэг алга байсан манай компани. Тэгээ 10 хүнтэй баг аваад одоо манайх чинь 120 гаруй ажилтнтай компани болсон байна. За тэгээд өнгөрсөн 6 жилийн хугацаанд 19 оноос 25 оны хугацаанд 6 жилийн хугацаанд CEO хийхэд ер нь л тэгэл унаж боссон үед зөндөө байна. Хамгийн хэцүү нь тэр одоо ковид үе байсан. Ковид үе дээр бид нар үнэхээр их ачаалтаа тэгээ нөгөө эмзүүч нарын маань хувьдаас нөгөө өргөцөнд хангарах гэж байдаг. Тэг ингээл амарч болохгүй ажиллаад байдаг те хүмүүс маань ихнээсээ шантарч ийн, орхиж ийн, хайж ийн, гарж ийн. Тэгэл хөнгүү болох үе байдаг. Одоо яг ковид үед бол яг ингээл компани за дампууруулах уу эсвэл босгох уу гэдэг амар экстрем хоёр сонголт манай дээр иржсэн байхгүй юу. Хэрвээ энийг даваад гарчих юм бол бид нар яг айгүй их юм сураад өсөх гээд идэг. Шантарчих юм бол бүр яг тэр чигтээ баг хаагдах гээд идэг. Тийм үе дээр очиж ирсэн. Тэр үед одоо ингээд бодглохлоор яаж давж гарч исэн бэ гэхээр нөгөө залуу хүний амар том зоргоор л давж гарч исэн юм бэлээ гэж одоо боддог байхгүй. Тэгэхээр би нөгөө яг залуучуудтай юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр зүйл тэнэг зоригтой бай гэдгийг би амар хэлмээр санагддгийн. Одоо сүүлийн үед ингээд яг SEO хийхэд ер нь мөнхийн нэг л амар том асуудал байдаг. Тэр нь юу гэдэг вэ гэхээр хүний нөөцийн асуудал гэдэг байхгүй юу. Ингээд хүмүүс сэтгэл алтан те хүмүүс шантарна. Хүний нөөцийн асуудал байдаг. Тэгэнгүүт одоо миний нөгөө хилдэг юм болохоор зүгээр үнэхээр айгүй зоригтой байгаа чи тэгээ нөгөө байгаа хийж байгаа ажил дээрээ байгаа газрынхаа өргөлд нь хүрхийн төлөө тэгж явдаг тийм л тэнэг зоригтой байгаа ч одоо тэр зориг чинь миний бодлоор яг залуу наснд л байдаг. Тэгэл тэрнээс цаашаага одоо яг хизээ дуусхийг нь бол би мэдэхгүй байна. Гэхдээ ер нь тийм амар олон жил бид нэр өвхөн хүртэл тэр зориг тэр ирч хүч байхгүй байх л гэж бодож байна. Яг одоо байгаа дээр нь л тэр ингээд тултан ашиглах ёстой юм шиг санагдаад байгаа байхгүй. Яг би болол нэг баг юм үзээгүй шахар сэтээр бусаа захирлуудтай харьцуулахад гэхдээ одоо би ингээд 6 жил яг SEO хийсний дараа ингээд ботход хэрэг надаа энэ opportunity энэ боломж ингээд байгаагүй бол би өнөөдөр яг үди зэрэгтэй шал өөр хүн байх байхгүй юу. Би өнөөдөр SEO хийж байгаа тул дануу галзуу бар ямд гараа хийсэн болохоор ингээд арай өөр байдаг ингээд мэдсэн сурсан харьцсан сонссон одоо цаашдын ирээдүйн зорилго хүртэл арай өөр болчтой. Хүн чинь ингээд туулсан юмнасаа л ирээдүгээ бүтэн штэ тэнгууд ингээд олигтой юм туулахгүй зөнгөөрөө явж яснаа ирээдүйн бодож байгаа юмдаа хизээч хүрэх боломжгүй л байхгүй юу. Ер нь аль хүн туулсан юмныхаа хэрээр том зорилго тавина, туулсан юмныхаа хэрээр том юмд хүрнэ. Тэнгууд юу ч туулаагүй, юу ч зориглоогүй хэрнээ нэг том юм бодоод хүрхгээд байдаг. Тэр чинь ямар ч боломжгүй шүү дээ. Уг энэ тэр нэг том зүйлийн ард гарчхаар дахиад нэг би чадчихээн гэдэг. Яг нэг тийм байдаг шүү. Залуучууд бид уг нь бидний дотрыг хүн болгоны дотор иймэрхүү бодол байгаа. Ихтэй тэрийг гаргадаггүй дараад байдаг юм шиг санагддаг л да. Бас залуучууд. Тэгээд тийм дөрөв хэлсэнчлэн нөгөө би чадахгүй хаа гэх аль болгол тийм юмнаас л хол байгаа л би чадна гэл. Уг нь тэгээд зүгээр л яваад байна.
Ер нь л хөвчлэн чаддаг байхгүй. Хэрвээ зөрөгтэй байх мал хөвчлэн чаддаг. Ихэнх юмнуудыг сурч болдог. Ихэнх юмнууд сурч болдог. Одоо хүмүүс нөө зүгээр зориглож эхэлдэггүй болохоор л би алдаад идэг гэж боддог байхгүй. Тэрнээс ч зориглоод орчих юм бол за ороод хэцүү байх үед тэр үед чамдрахгүй ахаад нэг зориглоо тий. Тэр үеийг давчих юм бол бүх юмнууд ингээд ард үлдэж болдог. Ер нь сураад л гэж болдог. Одоо нөгөө нэг залуу үеийн төлөөлөл яг энэ та тэр хэрэг ажилдаг уу? Хэрэг байдаг вэ? Манай нийт ажилтнуудын одоо 20 орчим хувь нь Gen-Z. Гэхдээ манай дээр яг нөгөө аим хэцүү хүмүүс орж ирж л байсан. Одоо ер нь амар ялгарч байна. Ер нь Gen-Z нарыг ажилд авч бараг сурж байна. Нөгөө одоо өөрсөддөг адилхан гэх юм уу те? Миллениал бид нар чинь нөгөө миллениал өөрсөддөг адилхан зан чанартай Gen-Z нарыг одоо олж авч штэ. Хайж байна тий. Хайж олж авч бараг сурч байна. Хоёулангийн бас ярилцлагын цаг ингээд дуусж байна. Тэгээ өнөөдөр яг цаг зав зориулаад хүрэлцээрсэнд нь маш их баярлалаа. Сонирхолтой ярилцлага боллоо. За тэгээд маа дээр нөгөө арын дэлхийг ингээд Night Flower 24 цэцгийн төлөв байдгийг. Тэр төлөвөөс ирсэн цэцгийн баглааг бэлгэлж байна. Баярлалаа. Юу юм хөрхи. За маш их баярлалаа цаг зав зориулж ирсэнд нь. За баярлалаа. Та эцтээс амжилт хүсье. Гоё подкаст эхлүүлж байгаа юм байна. За баярлалаа.